Ер нь бол нэг баг зөөхгүй, альва юм жоохон үнэн бах дуртай. Үнэнд илүү дуртай. За сайн байцгаана уу, би дуучин Эрдэнэ Тонголог. 1981 онд Эрдэнэ тавд төрсөн. 2002 онд их сургуулийг эрх зүйч мэргэжлэр, 2004 онд хэлбэрийн сургуулийг дуурайн дуучин мэргэжлэр төссөн. Дүүргэсэн. Одоогоор чөлөө дуран бүтээлч ажилтдаг. Багаахын л одоо дуучин болно. Дуучин болохтой сайн дуучин болно гэж одоо бүр өөртөө ингээд тангараг өргөцсөн. Өөртөө. Нийслэлийн 10 жилийн 50 дахь дунд сургуулийг төгссөн. Манай түүх нийгмийн багш Эрдэнэ Чимэг гэж багш маань байсан. Тэр хүний заа харахгүй юу? Тэр хүний одоо тэр хичээлэл би айгу шимтэн дураснаа үндсэн дээрээс хуулийн сургуульд орох ёстой байна гэд нөгөө дуулаач орхиод тэгээд одоо хуулийн сургуульд орсон. Хуулийн сургуулийн 2 дугаар курс төгсдөг жил одоогийн энэ гавьяач жүжигчин Батэрдэн дуучин маань манай гэрт ирээд тэгээ ээж маань тэр хоёр уулзаад тэгэл галтгоонд уулзаал байсан. Тэгэл би сонирхол ээнах гэдэг юм чинь ичнээ танина. Тэгээ ээнах юм тухай явж гин гэдгсэн чинь өө сонгуулаар явах гэсэн чинь эмэгтэй дуучин байхгүй байна гинэ. Та охиноо өгөөч гэд ирлээ. Ингээ та юу өгсөн чинь юу гэж өгж идгийг наа чи шалгалж өгөхдөө юу гэж охиноо өгж явуулж идгийг. Би ч 2000 он гэдэг чинь 19 настай охин байсан шүү дээ. Явуулахгүй гэд. Тэгэхээр гоо явъя л да гэдгсэн чинь гоо чи явж чадах юм уу гэд явж чаднаа гэд. Ер нь нөгөө нэг дотор байсан юмыг тэр говьалтай авсан юм бол асааж өгсөн байгаа байхгүй. Тайзнаар гараад хүмүүс алга таших тэр мэдрэмжийг ийм гоё байдаг юм уу гэдэг мэдрэмжийг анх удаа одоо нэлээд том болсон хойноо тэгж мэдэрч авсан байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр маш их том өдөөлт болсон. Өнөөдөр Эрдэнэ Тонголгийг бий болгох. Тэгээд ерөөсөд шийдээд ээж рүүгээ уцтаад уц зохиод соёлын сургуулийн дуулаачин шалгалт 7 сарын 4-нд байсан сар гэж байна. Тэгэл 2 өдөр бэлтгэл хиймээр айдаал тэгэл шалгалт өгөөл орцсон шүү дээ. Одоогийн байгаа Эрдэнэ Тонголгоос харахад юу гэдэг одоо миний дотор бодож байгаа хийгээгүй юмнууд нь бараг 100-ны 80% байгаа. Хийгээгүй, гараагүй. Яг миний дотор байгаа учраас оргил үе гэж хэлэхэд бас хэцүү. Нөгөө талаар ингээд бас яг ингээд нас явахын хэрээр илүү одоо ухаачхын хэрээр мэдээж нөгөө гал халуун тийм одоо нөгөө алзуу барийн аманд гэдэг шиг тэр үедээ бол нөгөө алдхаас айдаггүй те тэр үедээ хийсэн юмнууд бол магадгүй тэр хянсхын жаргал маргал тэр дуунууд байх. Гэхдээ яг Эрдэнэ Тонголог гэдэг хүнийг тодорхойлсон би хувьдаа тийм уран бүтээл, тийм тоглолт өөрийнхөө хувьд хийгээгүй гэж бодож байгаа. Огт хийгээгүй, огт гаргаагүй. Тэр миний яг өнгөрсөн бүтээлүүд маань яг би шүү гэдэг юм надад л өөрт маань үнэртдэггүй. Одоо эмэгтэй хүний хувьд дахин ээж болсон, хөөрхөн хүүтэй болсон. Төрсөн ч гэсэн мартчихдаг юм байна гэ бүх зүйлүүдээ. Бүр анхны төрөл цаашаа бүгдийг мартаад тэгээд л хүн л юм болсон. Их хамтан чин зөнгөөрөө маш хурдан хөвлөж одоо ээж хүү хоёр өөрөөсөө одоо мэдэрч нэг нэгэндээ нэг ширчээр зан авалцсан гэдэг чинь тэр бол аюу хурдан. Охин дээр юу гэдэг нэг тийм ахуй амьдралаас шалтгаалаад ч гэдэм үү залуу байсан даа ч гэдэм үү эсвэл нөгөө нэг яг нэг од болохын дон тусдан зааж гэдэм үү нэг тийм алдаршихын юутай байсан да их охиноо тийм одоо хайсан зөнд нь хайцсан. Одоо хүүдэр бол илүү нялхамсаж байна. Бүр илүү нялхамсдаг. Илүү одоо бүх зүйл дээр хүй тэгчхий гэж анхаарал тавьдаг. Хүй гэж ингэж одоо зүгээр бөөцөлөх маяг дургаа ордын байна л гэж одоо өөр дээр анзаарч байгаа шүү дээ. Шууд ивсэл. Тийм, шууд ивсэл. Манай хүн бол одоо жирийн нэг залуу байгаа. Жирийн одоо ажил эрхэлдэг. Одоо хүмүүс бол бодоод их сонирхоод байгаа. Хэнтэй сууч гэхээр нь би хүнтэй суучлаа. Хүнтэй суухдаа бүр эрэгтэй хүнтэй суучлаа гэж тоглоом шоглоомор ярьдаг байхгүй. Тэгээд хүний хувь тавилан магадгүй би энэ насандаа ухаажж те яг энэ насандаа төлөвшөж энэ насандаа одоо тогтож гэх юм уу да. Тэгээд хүүхэд төрөөж ханижилтай болох ийм хувь тохиолдолд одоо цаанаасаа тавилантай байж ер нь бол нэг
бид ингээд бурууг дандаа бусдаа сайдаг те. Ялангуяа тэр залуу үедээ те. Энэ л тэгчихгүй байсан байна, тэр л тэгчихгүй байсан байна. Ер нь нэг хүнд тийм нэг бүх юмд ухаажих нэг тийм үе гэж байд юм байна. Магадгүй тэр миний ухаажих үе маань л одоо таарж байгаа байхгүй. Эрдэнэ тунгалаг хувийнхаа хувьд сөхөрч бол болохгүй. Хамгийн наад зах нь одоо миний 2 дүү байна, ээж маань, охин маань хамгийн нэн төрөнд. Охин маань одоо надаас одоо асар их үлгэр дуурайл, асар их ирч хүч одоо баяр бахтлыг авж байгаа ганц үнэнч байна маань байгаа шүү дээ. Цор ганц үнэнч. Ард түмэн одоо дуу хураар нь ирч хүч авдаг, тэндээс удгургуйгаа тайлдаг тийм одоо төрлийн хүмүүс байна. За ингээд хувь тавилангаар бас сонгуультай холбогдсон тэр намын нөхөд маань байна. За ингээд хамгийн сүүлд одоо сайхан гэр бүлтэй болсон хань ижил маань байна. Тэгэхээр сөхөрч эмэгтэй хүнүүд хувь хүний хувьд сөхөрч болохгүй, эмэгтэй хүний хувьд бууж өгж болохгүй ийм цаг мөгийн маань ирчээд байгаа. Хитрхийх шагналуудыг үн цэнэгүй олгосноос олж магадгүй тэр шагналыг хүмүүс авчхаараа яг тэгээ тэр газар гацчихдаг юм шиг те. Тэгэл болоо. Тэр хүн ч өөрийгөө би энийг авах хэрэгтэй болоо гэж боддог. Эсвэл төрөөс за чи боллоо. Окей. За ингээл чи боллоо гэд тэр хүний дахиад цаашаа хийх гэж байгаа юм ингээд хаагаа хийждэг юм шиг санагддаг. Тэгэхээр зөвөр энэ миний хувийн бодол шүү. Би бол энэ дээр өөрийнхөө үзэл бодлыг би бол шагналын эсрэг байрсуутай байдаг хүн. Тэр бол юу гэдэг манай өмнөх үед бол дууссан шүү дээ. Дууссан манай аав ээж үед бол. Тэгээ миний нэр чинь 14 үсэгтэй байхгүй юу? Ингээ бичглээр амар урт бичигдэнэ. Тэгээ дандаа нөгөө нэг журналын хамгийн айлч юунд ороход угаасаа хамгийн тэгээ эрдэнтэй тэ тэгээ араас уутай. Тэгээ бүр хамгийн сүүлд бичигддэг байхгүй юу? Ээгээдээ хамгийн сүүлд бичигдэнэ. Тэгээд ингээ хамгийн урт нь байдаг. Тэгээ миний гарын үсгийг аав маань зохиож өгч ирсэн. Тэгээ ингээ бичглээр ингээ сойдл хүртэй. Доотлын юу ингээ юутай. Уусгийн нөгөө Монгол бичгийн уусгийн юутай. Тэгээ ингээ бичгийнээд ингээ нөгөө дэшн би өөрөө тэр юухан дэшн ингэж яаж зурсан баг. Аав бол бараг нэг бүтэн сарыг бидний гарын үсэг зохиоход одоо зориулж исэн. Тэгээд ер нь юм болгонд аав маань одоо тийм ач холбогдол өгдөг. Одоо нөгөө урмаар тэгэхээр урмаар гэдэг шиг ерөөсөө ингээл жижиг сажиг гэхгүй бүх зүйлийг орхихгүй заавал баяр хүргэдэг. Өөрөө биеэр амжихгүй бол уцаар хүргэдэг. Заавал ингээд урмын үг хэлдэг. Тэр одоо магадгүй те өөрөө мундаг хүн учраас энд мэдээж таалагдахгүй юм бол байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг нэг одоо юу гэдэг муухай байна гэж хэлэхээр мундаг болсон байна. Илүү хичээгээрэй гэдэг. Тэгэхээр хүн айгүй тийм гой өгөгдлийг авдаг. Одоо урмыг авдаг. Ээж бол илүү нөгөө шүүмжлэх талын хүн шүү дээ. Ер нь бол одоо өнөөдрийн хугацаанд бол ээж бол баг миний тоглолтуудыг хамгийн гоё хийж тоглолт хийж байхгүй шүү дээ. Би мэдгүй байгаа. Угаасаа хэлдэггүй болохоор сандгүй. Ээж болохоор надаас юу хүсэж ийн гэхээр хармаас гадна нөгөө миний ээж учраас энэ дотор нь өөр хүн, өөр ур чадвар өөр энэс илүү боломж чадал байгаа гэдгийг мэдж байгаа учраас хашир тэрийг шавхаж гаргахгүй байна гэдгээр надад тийм ташуур өгдөг бол гэж боддог шин. Амьдралд шунах тэ илүү гоё сайхныг мэдрэх тийм эмгтэй хүний их хүний шунлаар дээр нь уран бүтээлч хүний шунлаар одоо ханцуу шамлаад сая одоо сүтэ ангирын аялгау гэж VIP цэнгүүнийг хийсэн. Ер нь бол одоо хувь хүнийхээ хувьд уран бүтээлч хүнийхээ хувьд бол одоо үн цэнтэй байх гэдэг зүйлийг бол эрхэмлдэг. Тэр хүнийхээ хувьд биш, уран бүтээлчийн хувьд. Миний аав нэг тэгж хэлж ирсэн намайг Заярка наад хоолой чинь чиний өмч биш те. Техний өмч гэсэн чинь ард түмний өмч гэж хэлж ирсэн байхгүй. Би аавын одоо би нөгөө болсон ч гэсэн тэр хүний одоо хүн байнга бидний хажууд байгаа учраас үргэлж одоо сайн сайхнаар ядаж одоо нэрийн сайн дуудуулж явах нь одоо бидний үүрэг болж байгаа юм. Нөгөө талаар дандаа байгаа гэж бодож юм хийн. Дандаа байгаа гэж бодож юм хийн. Үргэлж миний хажуудаас нэг урам өгж байгаагаар үргэлж тоглолтын юм үзэж байгаагаар тий үргэлж шин юмнууд зохиож өгж байгаагаар тэрийг нь асар олон үзэгчид алга ташлалтаар хүлээж авч эргэж хариу барьж байгаагаар тийм маягаар би одоо байгаа гэж бодож би юмнуудаа хийн л гэж бодож байгаа. Хариуцлагын асуудал бол надад бол асар их үнцээр ирж байгаа.
Тэгээд хэлэхээс илүү хийж л харуулах. Илүү ханиулах, илүү хариуцлагатай ах үе маань яг одоо эхэлж нуугаад уйна сан уймсанда нулимсан дохонд минь одас